За та бол сүүлийн үе чөлөөлөх гэж их ярьж байгаа. Тэгээ энэ дотор эдийн засгийг чөлөөлөх, эдийн засгийн хэрэгжлээний тухай хууль гэдэг. Уг нь бол эдийн засгийг чөлөөлөх асуудал чинь тэртех бараг 35 жилийн өмнө зах зээлийн нийгэм чилжснээр бий болсон байх учиртай. Зах зээлийн нийгэм чилжнэ гэдэг чинь өөрөө эдийн засаг тэр чигээрээ чөлөөлөгдөж байгаа гэсэн үг тийм. Тэгээ харамсалтай нь энэ чөлөөлөгдөөг учраас ингээд ийм хууль өргөн барихтаа тулаад явж байна. За эдийн засгийн Index of Economic Freedom гэдэг эдийн засгийн хэрэгжлөөний индекс хэд байдаг. Энэ дээр бол 60 оноотой буюу бараг л чөлөөгүй, эрхчлөөгүй улс гэж явдаг байгаа. Ийм ангиллалд орцсон явж идэг. Тэгээ энэ дээр юг авч үздэг гэвэл мэдээж төрийн зардал тийм маш их хэмжээнд өндөр байдаг. Мөн элдв төрлийн зохицуулалт, хууль, дарамт чахалт их байна гэж үздэг. Мөн одоо иргэдийн өмчийн эрх баталгаагүй байна гэж үздэг. За төсвийн зардал бол дотоодын бүтээгдэхүүний бараг ойролцоогоор 30 орчим хувьтай тэнцүү байгаа. За төрийн өмчийн оролцоо бол асар их байгаа. За мэдээж одоо бид бүхэн ам нэг болгонд бол ярьдаг засгийн газрын бүтэц бол асар их давхардалтай байгаа. Тэгэхээр энэ бүгдийг шийдэхин тулд үндсэн 3 чиглэлээр та реформ хийх ёстой тий. Яг жишээлбэл бүтцийн реформ. Нөгөө бидний дандаа ярьдаг засгийн газрынхаа энэ бүтцийг та багасгах уу? Та нэг залуу хүн байна да нөгөө Хавьер Милей шиг ийм дөрвтэй өөрчлөлт хийж чадах уу? Засгийн газрынхаа тоог одоо бие биендээ барьцаалагдахгүй хүн шиг 9 яам болгодог ч юм уу? Ийм дөрвтэй өөрчлөлтийг та хийх хэрэгтэй. Энийг хийхгүй бол таны энэ одоо бодож байгаа юм бол хэрэгжихгүй. За дараагийн реформ, зах зээлийн реформ. Хувийн хвшиллийн хийж чадах бүх юмыг хувийн хвшлэр нь хийлгэх хэрэгтэй. Төрд одоо хувийн хвшлийг хийж чадж байгаа ямар ч ажлыг даалгахгүй байх хэрэгтэй. Та энийг маш зоригтой хийж чадах хэрэгтэй. За мэдээж дараагийнх нь бол сангийн, төсөв санхүүгийн реформ. Тэгээ энэ дээр бол та мөн маш их дөрвтэй дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэхийн төсвийн зарцуулалт, зардлыг бол дөрвтэй хэмжээнд 10% хүртэл 10% хүргэгч байд юм уу? Ийм том хэмжээний өөрчлөлт орж иж та магадгүй залуу хүнийхээ хувьд легасигаа үлдээх баха. Энэ гурван бодиттой өөрчлөлтийг хийхээс нааш таны одоо бодож байгаа өөрчлөлт тэр эдийн засгийн хэрэгжлөөнд бараг хүрэхгүй баха. Тэгэхээр ийм гурван асуудал дээр та ямар зүйл бодож байна вэ? За хоёрдугаарт авилга. За ардсан намын үед 2015 онд 92 дугаар байранд байсныг нь 20 байр урагшлуулаад 72-т илүү аваатсан байдаг. 72 дугаар байранд аваачаа засгийг өгсөн. Тэрнээс хойш ардын нам 10 жил засаглалаа. Үр дүнд нь 50 байраар ухарлаа. Тэр та яг энэ авилгатай тэмцэх энэ чиглэлээр юу хийх гэж бодож байна? Одоо овоо ингээд авилгатай тэмцээд байгаа юм шиг энэ өмнөх засгийн газрын тэргүүн. Тэгэхээр одоо ингээд та бүхэн чинь эцсийн дүндээ энэ чуулганы санал хураалтад оролцож байгаа байдлыг харахаар ердөө ардсан намаас үл хамаарч ардын нам доторх тэмцэл зодон бол энэ бүх юмны учиг байсан нь бол сая харагдсан. Тэгэхээр та энэ авилгатай тэмцэх ажлаа үргэлжлүүлэх үү? Зандан шитрэн ерөнхий сайдын эхлүүлсэн ч юм уу? Яг жинкнээсээ хийж эхэлж гэнүү да гэж харсан энэ ажлыг хийх үү? Авилгатай одоо хамгийн эрчимтэйгээр тэмцэхийг санаагсан энэ энх баяр сайдыг та чөлөөлөх үү? Хэрвээ та чөлөөлж байгаа бол таныг бол авилгатай тэмцэж байгаа юм байна гэж үзэхэд маш хэцүү болно. За гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийг хэрэгжүүлнэ. За авилгатай тэмцэх ажлыг бол бодтой ажил хэрэг болгохоор ажил нэгсэндээ бол тогтолцооны асуудал. Би өнгөрсөн хугацаанд бол хүнээс хамааралгүй шийдвэр гаргах, энэ дижитал засаглал, цахим засаглалын индексийг урагшлуулах ажлуудыг бол олон одоо бас нэг сүүлийн бас нэг 3, 4, 5 жил бараг хийдлээ л. Тэгээ ийм учраас өнгөрсөн хугацаанд тэр 820 мянган мөр өгөгдөл ил болсон тэр шилэн ажиллагаа гэдэг энэ ажлуудыг бол хийсэн хэрэгжүүлсэн. Цаашдаа ч гэсэн одоо энэ ажлаа илүү үр дүнд хүргэхээр би танд хэлсэн шүгэл үлэгчийн хуулийг батлан гаргана. Олборлох салбарын илт тод байдлын хуулийг батлан гаргана. Байгалийн нөөцийг бүрэн амруулж илт тод болгоно. Дээрэс нь энэ одоо ардсан намын одоо бүлгийн одоо алтан гэрэл гишүүн одоо өмнөх засгийн үед өргөн барьж ирсэн энэ ял завшаад байгаа асуудал нийтийн албан тушаалтнууд тэр хөрөнгө хураах механизмыг ч гэсэн тодорхой болгох ёстой гэж бол би зорино. За дээрэс нь засгийн газар бол авилгатай тэмцэх чиглэлээр бол энэ нээлттэй засгийн түншлэлийн гишүүний хувьд би бас дөрвтэй алхмуудыг бол хийнэ.
мэдээллийг нуухгүй, дээрэс нь ашиг сонирхлын дөрвөн бас гишүүд хэлж ийсэн. Тэр хариуцлагатай алба хашиж байгаа сайд нар тэр ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг. Тэгэхээр улс төрийн намын даргын хувьч тэр гүйцэтгэх засаглалын даргын хувьч тэр тэргүүний хувьч тэр хариуцлага бол одоо тооцоод шат шатанд нь ашиг сонирхол, авилгаас урьдчилан сэргийлэх асуудал дээр бол ажиллана. За та хэлсэн эдийн засгийн эрх чөлөөний хууль бол өөрөө үндсэн анхдагч тэр суур хуулиар зохицуулагдахаас гадна үндсэн хуулинд заасан бизнес одоо эрхлэх хувийн өмчтөө байх одоо тэр газар эзэмших одоо юу гэдгийг бусад төрлийн тэр эдийн засгийн эрх чөлөөг олгосон эрх чөлөөний заалтууд руу хэн нэгэн бүдүүлгээр халдаад байдаг учраас тэр 60-д яваад гэдэг юм үзүүлэлт гарчаад байна. Тийм учраас тухайн үед 21 хуулийг дагуулж ирсэн. Тэр үндсэн хуулийн суур зарчмыг үгүйсгэсэн олон хуулиуд байна. Тийм учраас энэ давхар лийдлийг арилгах ёстой. Тэгээ сая засгаас барьсан буцаага татсан хуулийг бид тэр дагсан хуулиудынх нь өөрчлөлтөө оруулж иж эдийн засгийн эрх чөлөөгөө иргэд бүрэн хангах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ажлуудыг шатараалтай хийн. Тийм ч учраас одоо тэр чиг үүргийн шинжилгээ, саяны татврын бодлого, тэр зөвшөөрөл мэдээлгээд эдгээр асуудлыг цогцоор нь оруулж ирж эх оны одоо төсвийг дагуулсан реформын шинжтэй ажлуудыг бол зэрэгцүүлж хийнэ гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй бол байгаа. Тэгээ ер нь бол Монгол Улсын үндсэн хуулинд заасан энэ эрх хэрэгч чөлөөнүүдээс хиймэл оюун дээр шинжилгээ хийхэд 228 одоо хууль дээр эдийн засгийн эрх чөлөөнд зөрчигдөж байна гэсэн дүгнэлт гарсан. 228. Тэгээ энэ их том тоо байхгүй юу? Тэгэхээр энийг эрх зүйн чөлөөлтийн хүрээнд чөлөөлж өгөхгүй бол хувийн хвшил, гадны хөрөнгө, баялаг бүтээгчнэр бол Монгол бизнес эрхлэх болцоо байхгүй байна л гэсэн ийм л дүгнэлт шүү дээ. Тийм учраас энэ эдийн засгийн эрх зүйн ногоо хөгжлийн авилгын эсрэг чөлөөлт гэдэг бол энэ эрх чөлөөний дөрвөн зам гэж одоо томьёолоод байгаа юм л да. Тийм учраас энэ чөлөөлтийн бодлого гэдэг бол өөрөө их одоо том дэвшил авчрах бодлого, тэрийг заавал хууль хийхгүйгээр гүйцэтгэх засаглалын түвшинд шийдвэрлээд явах асуудлуудаа шийдээд бас явна гэдэг хэлье.